Сайн уу, бүгдээрээ сайн уу? За өнөөдрийн бичлэг маань болохоор хамгийн гоё хумсны салон хаана вэ? Дээрээс нь нэмээд сормосны салон хаана вэ гэсэн яг энэ хоёр бичлэгийг зэрэг хийн. За тэгээд би болохоор сая түрүүчийн 7 хоногт нэг хумсны салон болго нэг сормосны салоноор орсон байгаа. Хоёроор орсон сэтгэлээ та нарт хуваалцъя гэж бодлоо. Тэгээд хумсны салоноор болохоор орсон байгаа. За ерөөдөө бол өмнө нь бас нэг удаа орж исэн. Бүр яг дөнгөж нэгдэжсэн. Тэгээд эхний бараг 7 хоногт байна уу, бараг дараагийн 7 хоногт байна уу очиж исэн. Тэгээд ийм салон байгаа. За хоёр дахь нь болохоор сормосны салон болохоор Париса гэд сормосны салоноор очсон байгаа. Шууд үүднээс ороод ямар нэгэн сэтгэлээ хэлээ л да тий. За ороод ингээд ер нь шууд ингээд хумсны яг хүмүүс сууж байгаа хэсэг нь харагддаг. Тэгээ наан нь болохоор юм жоохон модон юуны наан цаана болохоор битгүүрийн суудлууд харагддаг. Тэгээд эндээ нэг юм бодонтой юм хэсэгтэй байсан. Хүлээх гээд ер нь бол бодонтой хэсэгтэр суусан чинь тэр доогуур нь ингээд амар их тавчигнууд нь ингээд амар хөглөрсөн байсан. Тэгээ тэр нь болохоор жоохон замбраагүй харагдчихилээ. 5 цагаас авсан баха. 5 цагаас цаг аваад тэгээ нэг 10 байна уу 15 минут орчим хүлээ сууж агаад ороод бодуулсан. Алдаа хийгээд тэгээд мэдээч одоо нөгөө цэвэрлэгээний явц явна шүү дээ. Циклусныхаа дараа одоо гараа угаадаг шүү дээ. За тэгэх үед ингээд хумсныхаа толгойг үрдэг нэг юм сойз идэг шүү дээ. Яг тэр сойзоор ингээд үл хийх бүртээ ингээд үрээдсэн. Тэг жоохон өвдөөдсөн байхгүй юу? Энэ талаас нь цэвэрлэе гэж бодоход үрж байгаа. Байнга олон давтамжтай өрөөд ах юм бол жоохон өвдөөд байлээ. Тэсн цэвэрлэгээ хийх явцдаа одоо нөгөө нэг удаагийн юм ууттай тэгээд нэг хүнд зориулсан юм багцаар нь гаргаж ирээд хэрэгэлдэг штэ тий. Тэгэхэд тэр багц нь болохоор надад ийм бүтэн нэг ширхэг юм багц байгаагүй. Ийм хоёр одоо нөгөө нэг хүнд хэрэгэлсэн багцнууд дотроос үлдсэн хэрэглээгүй багшнууд байгаа шүү дээ тий. Тэр багш хоёр юм ууттай тийм багшнуудаа нийлүүлж чаад хэрэглээд тах шиг харагдсан. Байж болохгүй ч зүйл биш л дээ. Угаасаа хэрэглээгүй юм чам. Угаасаа нөгөө имлэг дээр байгаа учраас амар хүнд бодолт хийж болохгүй. Энгийн бодолт болохоор сонгосоо. За хамгийн эхлээд болохоор би яг нэг ийм бодолт болохоор хийлгэж бодоод очсон чинь яг ийм өнгө нь болохоор дууссан байсан. Уг нь бол яг ийм шилэн өнгө байдаг юм байлээ. Гэтэ ногоон болон цэнхэр өнгө нь үлдсэн байсан учраас тэр хоёр өнгө нь бол таалагдаагүй. Гэхдээ яг ийм сааралдуу шилэн өнгө бас байдаг юм байлээ. Надад хамгийн гол нь энэ салооны таалагддаг юм нь болохоор одоо нэг будагны сонголт нь аяг таалагддаг байхгүй. Солонгос будагнууд чи их тийм амар гоё олон өнгөтэй. Тэгээ дээрэс нь завсрын өнгөнүүд нь аяг гоё байдаг учраас өнгөнүүд нь аяг таалагддаг. Чин аяг хөөр өнгөнүүд зөндөө байсан. Ер нь бол угаасаа өнгөнд таалагддаг. Тэр л энэ салооны одоо хамгийн гоё зүйл юм гэх юм уу? Энэ бол ийм хөөрхөн өнгөөр бодулсан байгаа. Надад энэ өнгө бол үнэхээр таалагдчихж байгаа. Бусад салоонд нэг харагдаад байдгүй айгу гоё ягаан гэх юм уу? Байдаг нэг тийм ягаан биш. 4 хоног хонжийн. Тэгээд ерөөдөө бол одоо нэг уртлаасаа хартлаасаа ингээд будаг нь халцарсан зүйл байхгүй байна. Хоёр хүмүүс болохоор сэтэрсэн байсан. Гэхдээ энэ бас жоох ингээд сэтэрсэн хэсгийг нөхөлөө бодсон ч гэсэн баг цэрэг дахиад эндээс ингээд сэтрээд байна. Та нарт харагдчихэв нү? Баг зэрэг ингээд сэтрээд байна. Нэг 2 цаг болсон баг. Тэгээд ийм энгийн бодол болохоор 2 цаг болсон. Өний хувьд гэх юм бол 55,000 төгрөг болсон байгаа. Арилгалтайгаа тэгээд энэ хоёр хүмүүсний ийм сэтэрхийн нөхөлтдөгөө нийлээд 55,000 болсон. Энэ уран дээр ийм стикер наалгуулсан байгаа. Анх нэгдэж яхад нэг удаа орж исэн гэж хэлжсэн шүү дээ. Салон руу ороод бодуулчаад гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд бодуулчаад гарч ирээд яг ингээ машин суусан чинь будаг нь уртлаасаа хугарсан. Мэдээ чи дөнгөж бодвол гарч ирчингүүдээ зүрээс нь сэтэрчээр чинь их тийм сэтгэлд бол нэг таалагдахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд бол энэ газар руу дахиж очиагүй. Уг нь бол будагнууд нь таалагддаг учраас би дахиж очимоор байгаа байхгүй. Тэр газарт очиж бодуулмаар байгаа. Даанч гэхдээ яг ингээ шууд гарч ирэнгүүтээ сэтрээд одоо нэг будаг ингээ хугарсан учраас ер нь бол дахиж орохгүй гэж бодоод яваад байсан. Өлийн үед оруулсан тэр өмсныхын зургнууд нь амар таалагдаад орж ямар ч юм бодуулъя гэж бодоод. Будагнууд нь бол солонгос будагнууд байсан. Мөн хажуугаар нь өөр будаг ашигладаг юм байлээ. Солонгос биш будагнууд одоо жишээлбэл хөвчлэн ашигладаг нөө бэж мэж өгнүүд байдаг шүү дээ. Тийм одоо өнгөтэй будагнууд нь болохоор Монголын болов өөр газрын болов ямар ч хэсэн нэг тийм солонгос биш
будаг болохоор ашигладсан байлээ. Би болохоор бас нөгөө хумсны будагны бейс болон топыг айгүй чухал гэж боддог байхгүй юу? Ер нь аль чанартай байж ээж илүү сайн удаан тогтдог сайн гэж боддог байхгүй юу? Бейс болон топ нь болохоор солонгос биш байсан. За би тэр болохоор ямар будаг ашиглаж ирснийг та нарт энэ дээр хайж агаад зургийг нь оруулаад тавьчих. Анх нэгдэж яхад нь болохоор уг нь яг бейс топ нь солонгос яг иржсэн байхгүй яг ирсэн өдөр нэж таарсан баг. Тэгээд тухайн үед болохоор бейс топ нь солонгос гээд будчихсан. Тэр нь бол уг надад амар таалагдсан байхгүй юу? Миний хийсэн өмшлөлтэй. Салонд нь болохоор яг нэг юм ахлах тийм артист нэг ихчвэсэн. Одоо бус нь болохоор дандаа жоох хогтод исэн байхгүй тэд нарыгаа юм удирдаад явж байгаа нэг юм ихчсэн байхгүй юу. Яасан бэ гэсэн чинь хамгийн сүүлд би ингээ хумсаа будуулаад гарах гад ингээ хувцас хумсаа зогсож исэн чинь цаана ингээ амар чанга уцаар яриадсан байхгүй юу. За уцаар ярьж байхдаа юу гэж ярьсан бэ гэсэн чинь надтай нийлээд тэнд барыг ингээ үйлчлүүлж байгаа 7-8 хүн байгаа байхгүй юу. За тэгээ дээрээс нь тэнд болохоор хүмүүс будаж исэн 2 охин тэгээ тэр ихтэй нийлээд юм 3 хүн байсан. Чангаар энэ хүүхдүүдийн чинь гараас юуж гарахгүй байна. Амар удаан байна гэж хэлсэн. Тэр 2 хүүхдийг тэр 2 охины ингээд амар байдал тэгж байгаа юм шиг тэр олон хүмүүсийн хажууд хилдэг нь яг ямар учиртай юм бэ те. Групп чат болон эсвэл дараа нь тусдаа ярьж болно шүү дээ те. Мэдээж хүн болгон айгу хурдан байхыг шаарддаг, хурдан хүмүүс боддог байхыг шаарддаг. Ер нь бол үйлчлүүлэгчид ч гэсэн хурдан боддог хүмүүстэй илүү дуртай. Гэхдээ би ч гэсэн хурдан боддог хүмүүс дуртай байдаг. Тэр 2 охиныг хүмүүст муухагаар бодуулахаар ингэж ярьж байгаа байхгүй юу? Тэр хүнээс болоод ер нь бол тэр салон руу орох хүсэл бол тэр чигээр амар унсан. За 2 дугаарт нь болохоор би сормосын салоноор орсон байгаа. За тэгээ та нараас одоо гайхаж байгаа сормосын салоноор орчоо. Сормосгүй сууж байгаа юм бэ гэд гайхаж байгаа. Надад юу тохиолдсон талаар бүгдээрээ эхлээд үздэцгээе. За би ингээд сормосоо хэлэхдээ явж байна. Сайн юм мэдчихэд ганцаараа. Тэгээд одоо болохоор Улаанбаатар хөтөлбөрийн баруун бишээ зүүн талд гэсэн энэ талаас нь ороод үзээд явж байсан. Маркер гараад явбал болтын болов. Батхан гэсэн юу би тав батхан чанд юм бол энэ нөгөө Улаанбаатар хөтөлбөрийн хажууд нэг баригдсан шинэ байр байсан да. Тэрний энэ салон руу ороод байдаг гинэ найзаас асуулаа. За нэг иймэрхүү зүйл тохиолдсон байдаг юм аа. За яасан гэсэн чинь би болохоор ингээ нэг өмнө нь стори оруулсан байхгүй яг ийм сормос хэд газар нөө энэ надад амар таалагдаад байна. Би яг ийм туршиж үзмээр байна гэд. Гэсэн чинь октод болохоор надад ингээд аюух санал болгосон ийм салонууд гэд. За тэр дотор болохоор Париса гэдэг салон байсан байхгүй. За тэр Париса гэдэг салон руу ороод ингээд постыг харсан чинь үнэхээр яг миний дээр оруулсан сторины сормостой аюу төстэй тэдээс нэг гоё сормоснууд байгаадсан учраас би 2 сарын 14-нд болохоор холбогдоод хагасаа өдөр цаг байна уу гэд би асуусан. Би ер нь болохоор ингээд хагасаа өдөр хамгийн ажил амжуулчаад бүтсээ өдөр болохоор гэртээ амардаг байхгүй юу. Тэгээд би хагасаа өдөр байна уу гэснээр надад хагасаа өдөр цаг байхгүй байна. Бүтэнсээ өдөр 2 болон 3-аас цаг байна. За тэгээд нэгд өдрийн цагууд байна гэж надад өмнөөс хэлсэн. Тэгэхээр би за ажлын өдөр угаасаа би амждаггүй. Өдрийн 8 цагаар ажиллаж байгаа учраас юусаа амждаггүй. Амардаг өдөр ч гэсэн хамаагүй ингээд бүтэнсээ өдөр ямар ч очоо хийлгчээ да гэж бодоод би бүтэнсээ өдөр 2 цагаас цаг авсан. 5 дахь өдөр шүү дээ. 2 цагаас цаг авсан. За тэгээ бүтэнсээ өдөр нь болоод би очоод 2 цагийг цагтаа очоод орсон чинь ресепшн их чинь болохоор энэ сормосны хүн лөө яриад хүн ирсэн байна гэдгсэн чинь тэр хүн над руу ярина гэдгсэн байхгүй. Тэгээд ингээд яасан чинь над руу нэг хүн залгаад орж ижин. Тэгээд яасан гэсэн чинь манайх ингээд бүтэнсээ өдөр амард юм аа. Одоо ингээд наа чи ямар ч юм артист байхгүй байгаа. Тэгээ би ингээд таны цагийг нэгд өдөр болгоод өгөх үү гэж хэлсэн. Би бүр гайхаад. Тэгээ би хэлсэн л дээ би ингээд нэгд өдөр ингээд ажилдаа байдгаа. Тэгээ би ингээд амжихгүй учраас би аль 2 хоногийн өмнө би ингээд цаг авсан штэ. Тэгсэн чинь танах өөрсдөө бүтэнсээ өдөр надад 2 болон 3-аас цаг байна. Тэгэхээр за би 2 цаг яваа гэсэн чинь өмнөөс бүр ингээд за ингээд баталгаажлаа. Та ингээд цагтаа хүрээд ирээрэй гэж хэлсэн байхгүй юу.
хүрээд ирээрээ гэсэн штэ гэж би хэлсэн байхгүй. Тэгсэн чинь харин өмнөөс бүтэнсээ өдөр ингээ манайхаа амардаг юм аа. Би таны цагийг ингээ нэгдэх юм уу хоёр дахь ингээ таны хүсэн цаг руу ингээ болгоод өгөө гэдэг байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ ч тоо. Үнэхээр би ингээ нэгдэх юм уу хоёр дахьд ингээ хэрвээ цаг авахсан бол би заавал бүтэнсээ өдөр тэдээс гэхгүйгээр би ингээ нэгд өдөртөө тэдэн цагаас хоёр дахь өдөртөө тэдэн цагаас авъя гэж би хэлвэсэн штэ. Одоо хамгийн гол нь амар бүдүүлгэн заяа ингээ алдаа гарсан байна ингээ цагийг нь бичиж аваагүй нь уучлаарай ч байхгүй заяа. За эсвэл бүр ингээд би одоо ингээд гараад яваад очих уу та хүлээж явах уу ч байхгүй заа. Би болохоор яадаг гэхээр ингээд нөгөө дэлгүүр ажилуулдаг. Тэнгүүд ингээд бас хаяа ингээд алдаа гараад өөр бараа ингээд солигдоод очсон байдаг аахгүй юу. Тэнгүүд би ингээд нөгөө хүндээ амар хүндрэл учруулахгүй тулд бүр яаж ийж чад UB cap хүртэл би дуудаад юу одоо өөртөө ашиг харах байдгаа. UB cap чи өөрөө ингээд хүргэлтийн хүч аяг үнэтэй штэ. Зайнаас амаараад тэгээд тэрийг дуудсан бол би ямар ч ашиггүй болон цаа. Тэгээд би ингээд ашиг харахгүйгээр UB cap дуудаад нөгөө хүндээ хүндрэл учруулахгүй тул би барын солиод өгөө явуулдаг. Тэгээ би бүр үнэхээр өстой уучлаарай ингээд алдаа гарсан байна гэд би ингээд уучлалтаа хүлэхгүй байдаг. Би өөрөө яг тийм сэтгэл гаргадаг учраас тэр хүнээс би тийм сэтгэл хүлээгдсэн байгаа. Тэгтэл ингээд үнэхээр бүдүүлэг сүулдэ бүр ингээд амар гомдсон гэх юм уу. Гомын бичлэгийг яг тэр бүтэнсэн өдрийн оройноо ингээд хийж бодсон боловч би ингээд амар юм ууртай ингээд амар муухай юм стрессцсэн бичлэг болчих واخ гэж бодоод тэгээ бас те надад буруу хийсэн зүйл байгаа илүү би бас муухай суугаа харцсан билүү те би цагаа буруу ойлгуулсан билүү 2 өдрийн дараа хийж байгаа ингээд та нарт амар стресс цоцохгүйгээр хийж бодоод тэгэл бас жоох юм стресстэй муухай бичлэг боллоо те тэгээ тухайд амар муухай санагдаад тэг хэрвээ ингээд амар стрессэд цэцдэг хүмүүс нь бол стори даалтай ингээд сторинд энэ салгаастай нэр англиад хэлээ гэл ингээд стори штэ тэнгүүд би өөрөө ерөөсөө тийм хүн биш амар юм нэг төрчээр амар муухай стресстэй байх чинь би бас сторигоороо хүмүүст амар стрессэд цэцэх ерөөсөө дург би ерөөсөө сүрэг стори хийдэггүй тэгээ дээрэс нь нэмээд амар хүнтэй ингэж амар муудалцах дурггүй учраас хэрвээ ингээд надад таалагдахгүй юм бол би зүгээр ингээд холдоо явчихдаг төрлийн юм байхгүй юу. Тэгээд маань болохоор угаасаа яалтчгүй салганууд ороод туршаад сэтгэлээ хилдэг бичлэг учраас яалтчгүй ингээд энэ талаар ярих болчлоо. Тэгээд та нартаас ингээд амар стресс юм муухай зүйл цацсан болоочлаарай. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү байна. Ийм хоёр салганаар орлоо хоёулаа жоох юм фейлдсэн жоох юм бүдүүлэг байлаа. Бас гоё энэ салганаар орё гэсэн санал болгох салган байна уу? Тэгээ дээрэс нь гоё фейлдчихгүй хүн шиг орчихсон тий. За одоо би бол мэдээч одоо тэр Париса гэж салганаар бол тэгж орохгүй. Үнэхээр таалагдаагүй, үнэхээр бүдүүлэг хандсан учраас энэ сормоос шиг төстэй сормоос хийдэг газар байгаа юм бол та нар санал болгоорой. Тэгээ дээрэс нь бас гоё санал болгох хүмүүсний салган байх юм бол доор коммент зэгтүүлдэгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.